ногоон бүс дээрх болон цэнхэр бүс дээрх мөн одоо бусад одоо гадуурх одоо соёлын арга хэмжээнүүд бол хөтөлбөрүүд нь бүгд ер нь бол эцэлэгдээд одоо бэлэн болсон байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын энэ үндсэн вебсайтн дээр одоо соёлын арга хэмжээнүүдийн хөтөлбөрүүд нь тавигдсан байгаа. Мөн бид нар энэ хүрээндээ гадуурх ногоон цэнхэр бүсээс гадуурх одоо соёлын арга хэмжээний хүрээнд бид нар нүүдэлчин фестивалыг 8 сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налаахын одоо Налаах дүүргийн тайж ам гэсэн газар одоо зохион байгуулдаг. Ер нь жил болгон цэгийн бол энэ жил бол бид нэр COP17 энэ олон улсын төч төлөөлөгчдөд болон одоо Монголынхаа аялал жуулчлал чиглэлээр ирсэн хүмүүстэй зориулж одоо энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэхүү арга хэмжээний маань бас хөтөлбөрүүд нь бас тусгай хөтөлбөрөөр одоо зохион байгуулагдана. За бид бол COP17-гийн энэ олон улсын хурлын зөвхөн одоо олон улсын хурлыг бид нар зөвхөн энэ нүүдэлчдийн хурал олон улсын хурлаас гадна жуулчдын одоо гэж ер нь бол харж байгаа. Монгол улсыг бас Монгол улсын соёлын өвгийг сурчлан таниулах энэ хүмүүст бас тодорхой арга хэмжээнүүдийг бид нар зохион байгуулж ажиллаж байна. За цэнхэр бүс дэх бидний одоо олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын энэ яг стандартын дагуу хуулийн хүрээнд бид нар соёл урлагийн арга хэмжээ болон бусад арга хэмжээнүүдийг хоёр үндсэн чиглэлээр одоо зохион байгуулж байгаа. Нэгт нь бид нар мэдээж олон улсын өндөр дээд зэрэглэлийн одоо улсуудад соёл урлагийн арга хэмжээг одоо нүүдэлчин энэ зан заншил, нүүдэлчдийн энэ ахуй амьдралыг одоо хэрхэн байгальтайгаа зохицсон одоо ирсэн энэ зан заншлыг одоо таниулах чиглэлээр одоо соёлын одоо арга хэмжээнүүдэд зохион байгуулсан. Мөн одоо цэнхэр бүс дээрээ бид нар нээлт хаалтын одоо арга хэмжээг одоо Монголын одоо мэрэгжлийн урлагийн байгууллагуудтайгаа хамтран төлөвлөсөн байна. За ногоон бүс дээр бол харьцангуй ер нь бол маш олон эвент арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Нийт 12 өдрийн турш бид нар өдөр болгон энийг зөвхөн хурал олон улсын хурал танилцуулга эвент арга хэмжээнээс гадна энэ соёлын болон соёлын бит бус өвийг одоо зурчлан таниулах чиглэлээр 12 өдрийн турш одоо арга хэмжээг төлөвлөсөн байгаа. За би түрүүн хэлсэн манайх бас Silk Road Caravan буюу энэ өмнөх одоо COP16-г COP17-той холбох энэ Тэмээжингийн цуваа гэсэн ийм арга хэмжээ байгаа. Энэ арга хэмжээ бол одоо нэгдсэн үндэсний байгууллагаас 16-г 17-той холбодог энэ контентын эвентийн арга хэмжээ байна. Энэ арга хэмжээнд олон улсаас 12-3 хүн одоо 8 сарын 8-нд Монгол улсад одоо хүрэлцэн ирнэ. Тэгээд 8 сарын 8-наас 8 сарын 15-ны хооронд Тэмээжингийн цуваа гэсэн энэ арга хэмжээ маань хөдөө орон нутагуудаар одоо видео контент болон одоо олон улсын энэ малчтад зориулсан уулзалт хурлууд хийгдээд 8 сарын 17-нд цэнхэр бүсийн нээлтэн дээр энэ 16-аас COP16-17-оор шилжиж байгаа энэ ажил маань одоо хамт ингэж уялдаж явах юм. Энэ жил бол нэгдсэн үндэсний байгууллагаас бэлчээр болон малчтын жил болгон зарласан. Энэ хүрээнд бид нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн манай харьяа байгууллагатай хамтраад манай харьяа байгууллага бид нар ингээд зохион байгуулад энийг олон улсын малчтын энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ бол Аранга Булган суманд бас 8 сарын 13-нд зохион байгуулагдах байгаа. Олон улсын энэ малчтын чуулга уулзалт нь мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын энэ зөвлөлтөд тэмцэх COP17 хурлын одоо бас нэгэн том хэсэг нь одоо болж зохион байгуулагдах юм аа. За мөн бид одоо зочид буудал аялал жуулчлалын чиглэлийн одоо зохион байгуулалтын ажлуудыг хийж байна.
нийт одоо Монголын Улаанбаатарын хэмжээнд А болон Б зэрэглэлийн одоо бүсэд 85 одоо зочид буудал байдгаас бид нар одоо 50% нь буюу одоо 40 гаруй зочид буудалтай ингээд хамтын ажиллагааны гэрээ хийгээд олон улсынхаа зочдын төлөөлөгчдийг авах одоо өрөөнүүдэд захиалаад 1000 орчим өрөө одоогийн байдлаар захиалагдсан байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын UNCCD-гийн стаффууд буюу одоо яг албан хаагчдын бас энэ зочид буудлын ирж очих энд байрших одоо асуудлуудыг бас хариуцсан ажиллаж байгаа. За тэгээд бид нар цэнхэр бүс болон ногоон бүс дээр одоо явагдах соёл урлаг болон аялал жуулчлалтай холбоотой хөтөлбөрүүдээс болон тусгаалan одоо асуух асуултууд байвал нэг бүрчлээ хариулъя. Үйлчлэл фестивал цэнхэр бүстэй болж байгаа тийм нөгөө тонхоо баримтлал холбоотой холбоотойгоор зарим замнуудыг бүсчлэн таачиж байгаа. Тэгэхээр иргэд маань яаж нөгөө хөндлөж байгаа. За нүүдэлчин фестивал бол 8 сарын 21, 22, 23-нд Налах дүүргийн Тайжин ам гэдэг газар зохион байгуулагдана. За бид нар нэгдсэн байдлаар зам тээврийн дэд хороотой энэ хүү одоо логистикийн ажлыг зохион байгуулж байгаа. 8 сарын 22-нд COP17 энэ хурал бол үндсэндээ нэг өдрийн амралтын өдөр байгаа. Энэ өдөрт нь бид нар одоо бүтэн нүүлэлчин фестивал дээр энэ зочид төлөөлөгчдийнхөө одоо логистикийн асуудлыг бүрэн хариуцж одоо ажиллаж байгаа. Автобус нэгдсэн автобус бол харьяа одоо тэр төвийн зочид буудлуудад байгаа байршлууд дээрээс Налахын Тайж ам руу ингээд өглөө 9 цагаас орой 20 цаг хүртэл ингээд зорчуулахаар одоо төлөвлөсөн байгаа. Хувийн унаач гэсэн ер нь бол явна. Энэ зочид төлөөлөгчдийнхөө зохион байгуулалтыг бол тэгж шийдсэн байгаа. Энгийн хүмүүс нь яаж авах вэ? Энгийн хүмүүс бол нүүдэлчин фестивал дээр бол нээлттэй. Зам хаач тэр зам хаас асуудлыг бол бид нар мэдгүй. Бид нар бол нүүдэлчин фестивалыг жилээс жил нээлттэй иргэдэд олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг. Энэ жил бол бид нар энэ зочид төлөөлөгчдийг зориулсан тусгай одоо хөтөлбөрүүд болон логистикийн асуудлыг төлөвлөсөн байна. Копи бүрээд бидний гадаад зочид төлөөлөгч жуулч ирсэн тооцоо байгаа. Тэрээс одоо Улаанбаатарын хэмжээндээ Улаанбаатарын иргэдийн хэмжээнд одоо байршуулах хэрэгслийн хүчин чадлын асуудлыг одоо энэ үеийг төлөөлөгчдөө бүлээн авах хэмжээнд би хангалттай байна. За одоогийн байдлаар бол бидэнд мэдэгдэж байгаа мэдээллээр бол нийт нэг 5000 орчим одоо төлөөлөгчд оролцох гэж байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ энэ хүмүүсийг бол бид нар зөвхөн одоо энэ хуралд оролцох байгаа төлөөлөгчдөөс гадна бид нар бол энийг аялал жуулчлалын чиглэлийн зочид жуулчид гэж хүлээж авч бид нар хөдөө орон нутаг болон хотын одоо тойрсон энэ жуулчдын баазуудад одоо тусгаалan хөтөлбөр гаргаад санал болгож байгаа. Үндсэн вебсайтаараа энэ хөтөлбөрүүд зочдод маань хүргэгдэнэ. Зочид маань одоо энэ вебсайтаар ороод энэ амралтын өдрүүдээр, энэ сул өдрүүдээр бид нэр энэ тэрэлжийн энэ газар гэдэг юм уу, одоо хустай зохицолборт газар гэдэг юм уу, амар хүсэлтэй байна гэх юм бол бид нэр энэ аялал жуулчлалын мэргэжлийн холбооттойгоо ер нь бол гэрээ хийгээ нэг тусгаалan бид нар нэг 10-аад аж ахуй нэгжтэй гэрээ хийгээд энэ аж ахуй нэгжүүд маань яг зах зээлийнхаа одоо үйлчлэгээр тарифаар энэ одоо жуулчдаа ингээд үйлчлээд явах юм. За зочид буудлын хүртээмж бол мэдээж энэ чинь анх одоо зохион байгуулснаас ахуулаад үндсэн вебсайтн дээр бол бид нар зочид буудлуудыг нээлттэй тавьж өгсөн вебсайтн дээр дээрэс нь яам болон мэрэгжлийн одоо аялал жуулчлалын мэрэгжлийн холбоотойгоо нийлээд хувийн зочид буудлуудтай бид нар урьдчилсан захиалгуудыг 7 сарын 10 хүртэл одоо хийсэн байна. 7 сарын 10 хүртэл ер нь бол үндсэн вебсайтн дээр энэ урьдчилсан захиалгууд хийгдсэн.
Энэ хүрээнд бол бид нар дээр бол нэг 500 орчим зочид бууд 500 орчим өрөөний 40 орчим буудлын 500 орчим өрөөний одоо 1000 орчим хүмүүсийн захиалгал бүрдэгдсэн. 7 сарын 10-наас хойш олон улсын зочид төлөөлөгчдийн захиалга бол яг зах зээлийнхаа одоо захиалгаар үнээр тарифаар одоо хийгдэж явна гэж ойлгож байна. За өөр ногоон цэнхэр бүсдээр асуух соёл урлагийн болон аялал жуулчлалын энэ хөтөлбөрүүдтэй холбоотой хамааралтай гэдэг юм уу сонирхож байгаа асуулт. За цэнхэр бүс бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо бүрэн одоо нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр хурлууд болон уулзалтууд товлогдсон зохион байгуулагдаж байгаа. Энэ бүс бол одоо бидний хэлдгээр бол тусгай бүс гэж бол хэлж болно. Энэ бүс дээрх арга хэмжээнүүдийг үндэсний хороо бол энэ зохион байгуулалтын үндэсний хороо бол яг эцэл зохион байгуулж байгаа. Бид нар энэ дээр бол соёл урлагийнхаа номеруудыг болон яг энэ талбай бол өөрөө 40 гаруй метр квадрат одоо ийм талбайг эзэлж байгаа. Энэ талбай дээр энэ талбайн одоо тэр брендинг, гадна талх тэр инсталляц, арт инсталляц болон зохион байгуулалт чимэглэл ямар байх вэ гэдэг зохион байгуулалтыг бол манай яам бас хариуцсан зохион байгуулж байгаа. Ногоон бүс бол иргэд олон нийтэд одоо нээлттэй ингээд 12 хоногийн турш бол эвент арга хэмжээнүүдээ болон одоо дотоодын болон гадаадын одоо үзэж сонирхож байгаа хүмүүст чиглэсэн уулзалт танилцуулга одоо бусад одоо олон төрлийн одоо арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа. Ямаас хэлэх хөрөсөн